Дараагийн мэдээг хүргэе. Иргэний үнэмлэх гардаж авч байгаа сурагчдын андгаа өргөх ёслолыг Монголын залуучуудын холбоо санаачлан 2002 оноос хойш зохион байгуулж эхэлсэн байдаг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 61 мянга орчим хүүхэд 16 нас хүрч байгаагаас 30 орчим мянга нь нийслэлийн сурагчид байгаа юм. Тэгвэл Чингэлтэй дүүргийн 2300 орчим сурагч 16 нас хүрчээ. Тэдний төлөөлөл 1000 орчим сурагч өнөөдөр эх орныхоо өмнө хариуцлагатай иргэн байхаа тангаргаллаа. Иргэний үнэлэхэд захиалж авч байхад иргэн болж байгаа шиг санагдахгүйсэн байхгүй юу? Яг ингээл андгаа ургаж ирсэн дээр за би нэрэл иргэн болсон юм байна да, хүн болсон юм байна да гэж мэдрэгдэж байна. Сэтгэлд ингээ хоногссон, ирээдүйд ч гэсэн ингээ санахад за би 16 наснда иргэний таагаар үргэжсэн даа гэж санахад амар гоё дурсамжтай санагдаж байна ямар ч гэсэн. Тэгээ ингээд бус хүүхдүүдийн хажууд ингээд өргөж байгаа болохоор амар нэг тийм гоё. Тэгээд Монгол улсын иргэн боллоо даа гэж сэтгэлд дагтсан. Эх орон гэж яг миний бодлоор л хүүхдүүд бид өөрсдөө юм шиг санагдаг. Эх оронд эзэн нь байхгүй бол тэр улсын аль хэний эх орон гэх юм юу гэж яах юм. Тийм болохоор эзэн энд амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ эх орон. Хариуцлагатай мэдрэмж авлаа. Тийм айгу одоо хүүхэд нас ингээд байхгүй болж байгаа юм шиг, том хүн болж байгаа юм шиг тийм их мэдрэмжийг авч байна. Их сайхан байна. Сурагчдын андгаа үгийг Монголын залуучуудын холбоо эрдэмтдийн саналыг тусган боловсруулж байжээ. Эх орны үргэлжлэл тусгаар тогтнолын баталгаан залуу үе. Иймээс өсвөр үеийнхэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, тусгаар тогтнолын үн цэнийг мэдрүүлэх, түүхэн ач холбогдлыг ойлгуулах зорилготойгоор андгаа өргөх ёслолыг зохион байгуулдаг. Энэ арга хэмжээнд орсноороо бол олон хүүхдүүд итгэл үнэмшил, эх орон сэтгэлгээ, Монгол улсын иргэн гэдгийг ингээ ойлгоо гарч байгаа. За бид нар өнөөдөр зөвхөн одоо тангараг өргүүлж байгаа биш. За олон талын үйл ажиллагаа явуулж байгаа. Нэгдүгээрт бол эх оронч хүн гэд юу байд юм бэ гэдэг лекц байд юм уу. За Монгол улсын иргэний үнэмлэх авж байгаа хүн ямар байх хэвтэй юм бэ гэдэг юм уу. Ингээд олон талын үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ хүмүүстээр бас сайн үр дүнгуудыг бол одоо тоон үзүүлэлтээр хэмжихгүйгээр одоо бас гарч байгаа гэж ингэж ойлгож итгэж байгаа. Хүүхдүүд маань бол маш их баяртай байдаг. Энэ үйл ажиллагааг хүлээдэг. Чингэлтэй дүүргийн улсын бүртгэл хэлтсийн зүгээс зөөрийн тоног төхөөрөмжөөр явуул үйлчлэгээ үзүүлж байна. Нийт 180 иргэнд тоон гарын үсэг олгож, улсын бүртгэлийн хууль тогтоомжоо таниулан сурталчлан мэдээлэл өгч ажиллаж байгаа. Анх дугаар үндсэн хуулиа баталсан, тусгаар тогтносон Монгол улсыг зарласан түүхэн өдрийг тохиолдуулан иргэний андгаа өргөх ёслолыг ерөнхий сайдын ивэлдор зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 23 дахь жилдээ тус үйл ажиллагааг аймаг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.